Анх 1996 оноос Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах үүднээс 3 дугаар сарын 8-ны өдрийг тохиолдуулан тухайн сарыг эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах бүтэн сарын аян болгон зарлаж байжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл жил бүрийн 3 дугаар сарыг эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах сар болгон баггүй ажил хийгдсээр ирсэн байна. Энэ жилийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр болж зохион байгуулагдах ажлын тухай мэдээллийг хүргэлээ. За сарын ажлын хүрээнд эхчүүдийг шагнаж урамшуулахтай гол нь бус эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах төвшний оролцоог нэмэгдүүлэх, төрийн бодлого шийдвэр үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад эмэгтэй хүний оролцоо шаардлагатай байгааг олон нийтэд өргөн сурталчлах нь чухал байгааг онцлсан юм а. Мөн нийгмийн эмзэг бүлгийн өрх толгойсон эхчүүдэд бодит дэмжлэгийг үзүүлж тэдэнд урам өгөхийг зорж байна. За энэ оны хувьд гэх юм бол бид нар байгаль орчин дагчлалтын чиглэлээр детгэлэгт хөтөлбөр зарласан. За энэ детгэлэгт хөтөлбөрийн уралдааныг 3 сарын 8-ны өдөр хүлээж аваад 3 сарын 24-ний өдөр дүгнэж санхүүжилтийг олгохоор ингэж шийдвэрлсэн байгаа. За бидний хувьд бол их эмзэг салбар бол энэ албан бус сектор байдаг. Ягаад тэгэхээр зэрэг эхчүүд эмэгтэйчүүдийн маань дийлэнх хувь нь ялангуяа 40-с дээш насны эмзэг гэж хэлж болох энэ эмэгтэйчүүд бол бүртгэлгүй албан ёсны бус тийм албан бус ажлын байранд ажилдаг, авдаг цалин мөнгө бол бага байхын зэрэгцээгээр энэ нийгмийн даатгалын шимтгэл төлөвлөгөө улмаас тэр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэтчлэнгийн нийгмийн хамгаалалтаас бол ангид байдаг. За тэгэхээр эдгээр асуудлыг шийдвэрлэх талаар бид бол холбогдох байгууллагад бас санал онол тавьж ярьж ирсэн. Хэдийгээр өнөөдөр ажил хийсэн хийгээгүй нийгмийн бага хэмжээний тэтгэр тусламж авна гэж байгаа боловч энэ бол яг өндөр наснд нь эмэгтэйчүүдийн асуудлыг төгс шийдвэрлэх тийм хэмжээнд бол хүрээгүй байгаа. Сарын ажлын хүрээнд хэд хэдэн төрлийн ажил зохиогдох өгөөд шилэн таад сэдвэр нэр төр эрхэмсэг амьдрал төрийн бус байгууллага болон холбооны бүгд найрамдах Герман улсын Фридрих Эбертийн сантай хамтран 3 дугаар сарын 7-ны өдөр хилэлцүүлэг өргөнүүлэх гэж байна. Мөн уламжлалт ёсоор олон хүүхэд төрүүлж өсгсөн ээжүүдтэй хүндэтгэл үзүүлэн Монголын эмэгтэйчүүдийн холбооны хүндэт өргөмжлөл, хүндэт тэмдгээр шагнаж урамшуулах гинэ.